Бурхан багш одоо 7-оос 6 8 сарын хоорондох тэр сарын шиний 15-нд Варанас хотын Сарнатт одоо Иршипадан Мегадавд одоо анхныхаа 5 шавьд ном сургаалаа айлдаж бяцлалаа зааж тэгээд тэр 5 шавь нь гэгэрэлд хүрч Архантай утгийг болон гэгэрээд дараа нь яш тэргүүттэй яшийн найз 5 найз нар Бурхан багштай ирж уулзаж Архантай утгийг болж гэгэрээд нийтдээ содорт гардаг. Тэр үед Варанас хотын Иршипадан Мегадавд одоо 61 архант байлаа гэж. Өөрөөр хэлбэл одоо Бурхан ч гэсэн бас гэгэрсэн архант шүү дээ. Тийм учраас 61 архант байлаа. Тэгээд Варанасын хотын Иршипадан Мегадавд дээрээс Бурхан багш тэр 61 одоо гэгэрсэн архантуудыг одоо 400 8 зохислоо илгээж одоо сайхан ариун номыг одоо хүмүүст заа сурга ариун номын тухай мэдээ хүмүүст хөрөг. Тэгтээ явхдаа хамтдаа битгий яв, салж яв. Тэр нь бол аль болохоор олон хүнд одоо хөргөх одоо ийм даалгаврыг тэр 60 одоо архантуудаа өгөөд өөрөөр хэлбэл тэр үеийн гэгэрсэн архантууд бол бяцлаглалын заасан Бурхан багшийн заасан сургаал намын практик випашна анапана бяцлаглалыг төгс эзэмшиж гэгэрлийн шатанд хүрсээс гадна Бурхан багшийн заасан сургаал намын онлыг төгс эзэмшсэн. Онл практик хоёулангийн төгс эзэмшсэн ийм сайхан гайхамшигтай анхны випашна бяцлаглалын багш нарыг одоо Бурхан багш 408 зохис илгээж одоо Бурханы ном сургаалыг зааж сургаж энэ хорвоогийн ертөнцийн хүн хийгээ тэнгэрүүдэд одоо амар амгалангийн хаалгыг нээж, нирваны хаалгыг нээж, зовлонгийн хүрдэнд зовж шаналж байсан хүн төрлөختний төвхөнд анхудаа номыг хүрд эргэлдэж эхлэх ажил. Хүн болгоны сэтгэлд зовлонгийн хүрдэнд шаналж байгаа бол Бурханы заасан сургаал номыг хийгээд бяцлаглалыг хийх юм бол зовлонгоос гэтлэх номын хүрд хүний сэтгэлд үүсэж тэр номын хүрд нь эргэлцээр тухайн хүнийг гэгэрэл ариусл мөнхийн амар амгаланд хизээж өвдөхгүй, хизээж хөтлөхгүй, хизээж өөхгүй, хизээж одоо төрхийн зовлон үзлэхгүй ийм одоо гайхамшигтай зөвлөлт хөргөдөг энэ одоо сургаал намыг заахаар одоо 60 архантыгаа 408 зохис руу илгээгээд Бурхан багш Сарнатаас буцаж одоо энэ өөрийн гэгэрсэн Бодгая одоо бол орчин үед Бодгая гэж байгаа. Дээр үед Урвела гэдэг нэртэй байсан. Гая гэдэг хот байгаа. Гая гэдэг хот нь бол одоо тэр үеийнхээ нэрээр одоо хүртэл байж байгаа. Гая гэдэг хотоос ийшээгээ одоо 20-30 орчим километр зайд бол энэ одоо тэр үеийн Бурхан багшийн гэрсэн Бодгая одоо тэр үеийн Урвела залар нэрсэн. Яагаад энэ заларч ирсэн бэ гэхээр одоо Бурхан багш дараачийн одоо ном сонсож Бурханоос гэгэрх ховтой хүмүүс энд байгаа гэдгийг мэдэж нааш нь заларч ирсэн. Энэ заларч ирээд одоо энэ Урвела одоо бидний байж байгаа энэ Урвелагийн тэр одоо газар нутгт тэр одоо залраад явж байхад одоо нэг 30 найз залуучууд 30 найзууд ингээд залуучууд ингээд энэ Урвелагийн ойд зугаацгаар ирсэн байсан. Тэгээд одоо эхнэртэй залуучууд нь эхнэрээ дагуулад эхнэргүй нэг залуу байсан. Тэр нь бол одоо буруу явдалтай нэгэн хүүхнийг одоо авч энэ ойд зугаацгаар ирсэн. Тэгээ энэ ойд ирээ зугаацаад байж хооронд нь одоо тэр бие үнэлэгч буруу явдалтай өсгөө тэр хүмүүсийг одоо анхааралтай сарнсан байх үед нь алт мөнгөн эдлүүдийн хулгайлаад зүхтаад яваад өгсөн. Тэгээд тэр одоо эмэгтэйг хайж энэ ойгоор явж байх үед нь Бурхан багш тэр үед энэ ойгоор явж таарад тэгээд тэр гочуула хэдийгээр одоогоор зугаацаж одоо ингэж явж байгаа ч гэсэн одоо зөв замд оруулах, зөв замыг заавал урдын олон төрөлдөө бяцлал хийсэн, олон төрөлдөө өөрийнхөө буян фармыг хөгжүүлсэн, буянтай хүмүүс байгааг мэдсэн учраас Бурхан багш замаас гарч ингээд модны доор суусан. Тэгээд тэр залуучууд тэр нөгөө хөөхнийг хайж яваад одоо Бурхан багшийг хараад тэгээд асар их сэтгэл нь татагдаж ер нь Бурханы бие лагшин одоо Дэвэнгар Бурханаас хойш одоо хүртэл тооцоолшгүй 40 гал 100 мянган галын турш буян фармыгаа цогцлуулсан. Ийм олон галын турш бусдад туслаж сайхан буянтай үйл хийсэн тэр сайхан буяныхаа одоо үрээр бол
Бурхны одоо бие бол өсгөл нь гайхамшигтай сайхан байдаг. Гаднаас зөвхөн өнгөц биеийг харахад бол 32 лагшин шинж тэмдэх. Тэгээд 80 найраг ил тод байдаг 32 шинж тэмдэг. Яг цэв цэнхэр нүдтэй ч юм уу. Биенийхэн арсан алтлаг өнгөтэй гэх мэтэр одоо харсан хүний сэтгэл татмаар гайхмаар очиж уулзаж ярилцмаар одоо гадна байгаа байдал нь бол тийм одоо хүнийг татах үдстэй гайхамшигтай тэнгэр одоо брахма ирээд заларсан сууж байгаа мэт ингэ харагддаг. Тийм учраас тэр 30 одоо бурхан багшийг хараад одоо дэрэгтэн хүрээд ирсэн. Тэгээ бурхан багшаас одоо тухайн үед одоо нөгөө хөөхнийг хайж авсан учраас та энэ манай энэ тэр хөөхнийг ийм хувцастай ийм бидний одоо эд материалыг хулгайлаад явсан хөөхнийг энэ хажуугаар өнгөрөхийг харсан уу гэсэн. Тэгээ бурхан багш та бүхэн тэр та бүхний эд хөрөнгийг чинь хулгайлсан, ертөнцийн эд хөрөнгийг чинь хулгайлсан тэр хөөхнийг олох нь чухал уу? Харин энэ ертөнцид төрөл өхлийн хүрдэнд эргэлдэж яваа өөрийгөө олсон дээр үү гэдэг асуултыг асуусан. Тэгэхэд тэр 30 одоо залуу бол олон төрөлдөө буян фарм хөгжүүлсэн, бяцлал хийсэн, бурхан багшийг бодисодоо байх үед нь бас холбоотой байсан, хамт явж буян номын замаар явж исэн. Өөрийгөө олох замд тийм ээ. Энэ хорвогийн хүрдэнд эргэлдэх биш хорвогийн хүрднээс гэтлэх замыг бас хайж хамт явж исэн. Ийм одоо буянтай хүмүүс байсан учраас тэр бурхан багшийн үгийг сонсоод их одоо гайхаж биширч үнэхээр л одоо энэ хорвоо төөрөлдөж явж байхаар тийм ээ гадны одоо өөрийнх нь амар амгалан аз жаргалыг гаднаас хайж явахаар өөрөөсөө хайж өөрийгөө олж өөрийгөө таньж мэдэж тэгээд өөрийнхөө алдаа дутагдлыг засаж зөв замд оруулж өөрөө игэн аз жаргалтай амар амгаланд хүрэх нь бол чухал учраас тэр 30 шууд одоо бурхан багш хэлсэн. Тэр хөөхнийг хайсанд орвол өөрийгөө хайж олсон дээрээ гэж. Тэгээд бурхан багш тэр бүхэн бурхан багшийн одоо айлдах сургаалыг сонсох одоо сүзэг бишрэлт төрсөн учраас бурхан багш ирнэ уулзаж учирсан хүнд бол шууд одоо гүн гүнзгий утгах их сургаал намаа айлдаад эхэлдэггүй. Эхлээд сахил санварын тухай, ариун явдлын тухай, өглөгийн тухай гэх мэтийн одоо өмнөх сургаал номыг тухайн хүний сэтгэлийг одоо зөв зам руу, гэгэрлийн зам руу одоо ёс суртахууны зам руу хөтлөх ийм өмнөх сургаалыг айлдаад тэгээд тэр хүний сэтгэл одоо бурхны зөв анхаарлаа хандаж тийм ээ сургаал номыг сонсох сүзэг бишрэлтэй болох одоо чихээ бурхан 100% одоо бурхны айлдж байгаа зүйл дээр төвлөрөх сэтгэлд нь баясгал үүссэн үед одоо үндсэн гол одоо дөрвөн үнний сургаалаа айлдангаа ойрын заадаг үнэхээр одоо гэгэрэл төрөгдөг нирваны амгалан төрөгдөг анапана випашна бяцлалаа заадаг ийм учиртай. Ингээд бурхан багш өмнөх сургаалыг айлдаж сахил санварын ашуусын тухай тийм ээ тэгээд өглөг буйны тухай тэгээд энэ ертөнцийн одоо зогоо цэнгэл думбаж явахны хор дагавар өвлийн үргийн тухай өмнөх сургаалыг айлдаж өөрөө бидний зовх жаргах шалтгаан бид нар өөрсдөө байдаг. Биднийг зовоодог гадны хинч байдаггүй. Энэ ертөнцийн зовлон жаргал бүх юм бүхэн бидний өөрийн хийсэн мөнхийнхээ эрхэр хийсэн үлийн үртэй холбоотой гэдгийг ойлгож ухааруулад тэгээд тэр одоо 30 залуус бурхны айлдсан сургаал номыг бүрэн автагдаж одоо сэтгэл нь маш сайхан төвлөрч баяр баясгалтайгаар маш одоо 100% төвлөрч сонсох болох үед нь бурхан багш одоо тэр бүхэнд анапана випашна бяцлалаа заагаад анапана випашна бяцлалаа заана гэдэг чинь олон төрөлдөө анапана бяцлал хийсэн учраас анапана бяцлалын тухай заагаад эхлэнгүүт олон төрөлдөө хийжсэн анапана бяцлал нь автоматар маш хурдан сэргэж маш хурдан төвлөрч тэгээд төвлөрөх одоо бурхны сургаал номыг мэдээж тэгээд тэр сургаал ном айлдаж байгаа бурхан өөрөө гайхамшигтай нирваны нэрэгтэй байгаа. Тэр сайхан нэргний хүчин давтаж сэтгэл нь гадагш ямар нэгэн сатаарахгүй төвлөрч тэгээд випашна бяцлалыг хэлээд айлдаад эхлэнгүүт олон төрөлд випашна бяцлал хийжсэн тэр байдал нь одоо бий болж бүхэл биений эхлээд энгийн бүдүүн барагтай мэдрэмж үүсээд дараа нь устдаад утахгүй биен дээр үүсэж усж байгаа маш хурдтай мэдрэгдэж эхлээд чөлөө турсгал яваад банк шатанд орно гэдэг нь өвлийн үрийг бүр давхаргаар төрөл төрлийн одоо
нэг бүхлөдтөн төрөл өгөх, бүхлөдтөн ертөнцид төрүүлэх үйл үүрийг багц багцаар нь ингэж устгах чадвартай ингэж болж ирдэг. Ийм болоод ирэх үед нь Бурхан багш дөрвөн үннийхээ сургаалыг одоо тэр Варанасаутын тэр 5 архантад айлдсан тэр дөрвөн үннийхээ сургаалыг айлдахад энэ одоо буянтай 30 залуу бол тэр Бурханы сургаал бяцлаглыг хийгээд давхар онлын сургаалыг сонсож тэр онлын сургаалаас авсан асар их сэтгэл баясгалтайгаар тэр үннийг айлдж байгаа гайхамшигтай тэр үгийн хүчинд автаж одоо бяцлал нь илүү хурдтай яваад тэгээд Бурхан багшийн дэргэд ном сургаалаа айлдаад дуусах үед бол 30 улаа архантын хотгийг болж дайснаа дарахын өрийг болж дайснаа дарна гэдэг нь өөрийнхөө дайсан шүү дээ. Гадны хэн нэгэн дайсан биш. Өөрийнхөө уур хилэнг дарж устгаж дууссан. Өөрийнхөө хүсэл шунлыг дарж дуусгасан. Өөрийнхөө мунхаглыг дарж дуусгасан. Тэгээд одоо бүх үеийн өрийг устгаж өрийг гэдэг нь сэтгэлийнхээ бүх хэрийг арилгаж дуусгасан гэсэн. Тэгээд тэр суудлал дээрээ бол Шуратапанна Сагдагами Бурхан багш сургаал номоо айлдаад явж байгаа хооронд тэр бяцлалаа хийж үеийн өрийг устгахсаар Тамбир Дадгуус Асуурын үеийн өрийг устгаж дуусгах үед Шуратапанны шатанд төрж нирваны урсгалд ороод эхний шатанд хүрсэн. Мөн тэр сургаал номыг сонсоод сэтгэл нь баясаад бяцлаглаа өргөжлүүлж байгаа Сагдагами гэдэг нь одоо тэр бяцлал хийсээр байгаад хүний төрөл төрөх хийгээд Тэнгэрийн 6 төрөл төрөх үеийн өрийг устгаж дуусаад зөвхөн Тэнгэрийн оронд нэгхэн удаа төрөх үеийн өр устгадаг. Тийм учраас нэг удаа эргэж ирэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл хүслийн ертөнцид Тамбир, Дадгуус, Асуур, Хүн тэгээд 6 Тэнгэрийн орныг бол хүслийн ертөнц гэж хэлдэг. Тэгэхээр энэ хүслийн ертөнцид нь одоо ямар нэгэн байдлаар энэ ертөнцийн хүмүүс бол хорцлоор үржилн явагддаг гэсэн үг. Тэгэхээр ийм хүслийн ертөнцийн одоо төрөх үйл өрөөдийг устгаа зөвхөн аль нэгэн 6 тэнгэрийн орны аль нэгэн тэнгэр оронд төрөх үйл өрийн үлддэг тийм одоо хойгиглээ 2 дахь шатыг бол Сагдагами гэж хэлдэг. Тэгээд мөн тэндээсээс хаашаа өргөжлүүлсээр байгаад тэр хүслийн тэнгэрийн орны нэг удаа төрөх үйл өрийг бас мөн устгаад тэгээд тэрний дараа бол Анагамигийн шатанд төрдөг. Анагами гэдэг нь эргэж ирэхгүй үл ирэхэн үйл өрийг гэсэн. Энэ нь юу гэхээр юунд эргэж ирэхгүй гэхээр хүслийн ертөнцид одоо төрөх үйл өрөөд бүгд дууссан. Тамбир, Дадгуус, Асуур, Хүн дэшээ 6 тэнгэрийн оронд төрөх бүх үйл өрөөдийг устгаж дуусгаар Анагамигийн шатанд төрдөг. Анагамигийн шатанд төрөх хүн бол энэ Тамбир, Дадгуус, Асуур, Хүн гэгээ 6 тэнгэрийн оронд төрөхгүй дараачийн хэрвээ төрөлд авлаа гэхэд одоо дэшээ Брахма ертөнцид гэдэг нь самади бяцлал хийгээд анхаарлаа төвлөрүүлээд амьсгалд орж гарах анхаарлаа төвлөрүүлээд сэтгэл гүн төвлөрөлд ордог. Гүн төвлөрөлд ороод ирэхлээр самадиг 1 дахь шат, 2 дахь шат, 3 дахь шат, 4 дахь шат гэх мэтийн дэшээ 8 дахь шат хүртэл ингээд төвлөрөл хөгжихийг бол самади гэж байгаа. Самадийн шатанд ингээд орсон хүмүүс бол хүсэл тачаал гэдэг юм байхгүй. Самадиг нь ертөнд одоо бяцлал хийгээд өндөр шатанд хүрсэн хүн бол яг нь Брахма ертөнцид төрдөг байна. Брахма ертөнцид бол ямар нэгэн одоо хорцлын одоо хүсэл тачаалын зүйл огт байхгүй болдог учраас Брахма ертөнцид төрсэн одоо хүмүүс бол ямар нэгэн эм бэлгийн одоо хүс байдаггүй, хүсэл тачаал гэдэг байхгүй учраас тэнд одоо хүсэл тачаалаар үржил гэж явах гэдэггүй. Зөвхөн самадигийн одоо төвлөрлийн үед болсон тэр баяслаар хэдэн галвын туршид амьдардаг ба. Тэгэхээр 3 дахь шат нь бол Анагамигийн шат байх нь. За тэгээд Анагами шатанд хөрлөөч гэсэн яах нь вэ? Тэрнээс цаашаа Брахма ертөнцийн 16 давхар биетэй Брахма ертөнцийн 16 давхар хийгээд биегүү Брахма ертөнцийн 5-аас дээшээ 5 6 7 8 дахь одоо самадид хөрсөн хүмүүс бол биегүү Брахма ертөнцид төрдөг. Биегүү Брахма ертөнцийн 4 одоо давхар ертөнцөө. Тэг ертөнцийн орой хүртэл орой төрдөг гэсэн. Тэгэхээр одоо энэ тухайн хүн Анагами шатанд хөрсөн хүнд бас тэр одоо Брахма ертөнцийн 16 давхар ертөнцид төрөх хийгээд одоо дээшээгээд биегүү Брахма ертөнцийн 4 ертөнцид төрөх бол үеийн өр сэтгэлийн гүнд нь үлддэг. Тэгээд тэр бас энэ одоо 30 буянтай одоо залуус байсан уу? Бурхан багшийн сургаал номыг сонсоод зөвхөн одоо Анагами хүртэл зогссонгүй бяцлалаа цаашин өргөжлүүлээд Бурханы айлдсан сургаал номыг онол практик хослуулна хийсээр байгаад одоо цаашин өргөжлүүлсээр тэр сургаал ном дуусахад бол арханд тулна. Дайсан дарахын үрийг болж. Өөрөөр хэлбэл арханд болохоор энэ 31 давхаргын ертөнцид төрөх үеийн өр бүгд устж энэ ертөнцийн чанд төрж хорвоогийн бүрэн гítэлдэг ийм гайхамшиг шатавга нирваны амбаланд төрдөг гэсэн. Ингээд энэ одоо 30 одоо гайхамшигтай энэ мундаг залуус маань тэр хувь учирлаар бурхантай уулзраад
одоо ингээд тэр бурхны сургаал номыг сонсоод гочуулга архан тулан гэгэрч тэр ойд зугаацгаар ирсэн нэг шалтгаан нь харин тэр хүмүүсийг одоо сайхан бас азтай бурхан гэдэг хүн тэр хүмүүсийг тэнд явааг мэдэж ирж уулзаагүй бол бас тэр хүмүүс бас одоо энэ замд очирохгүй үлдэх байсан. Бурхныг бусдыг инэрсэн сайрсан сайхан сэтгэлээр одоо ер нь бурхныг гэгэрснээс хойш одоо 35 настай болж гэгэрийн хотг олсноос хойш 24 цагийн турш 45 жилийн турш өдөржин шүнжин бусдын төлөө бусдад сургаал ном хайлахын төлөө бусдад одоо буянтай цаг нь болсон хүмүүст бурхан ном сургаалыг очиж зааж хөргөж хөдөлдөг байсан. Тэгээд энэ 30 одоо залуу бол бурхан багш ном сургаалыг сонсоод гэгэрлийн шатанд төрөөд архан дуулаж гэгэрсэн оргил сэтгэлийн хэрн өөчгөө цэвэрхэн болсон ийм хүмүүс бол хар хүний амьдралаар амьдрах ямар ч боломжгүй байдаг. Тийм ч ямар ч одоо боломжч байхгүй, тийм хүсэлж байхгүй учраас одоо тэр дорн босоод бүгдээрээ бурхан багшаас сахил хүртээж лам болгож өгнө гэж одоо сахил хүртээж тийм ээ хувраг болгож өгнө гэж бурхан багш хүслээ уламжилсан. Тэгэхэд энэ ер нь одоо бурхан багштай уулзсан одоо эхний уулзсан тодорхой хүмүүс бол асар их буянтай хүмүүс байсан учраас одоо олон төрөлдөө урдын олон төрөлдөө хорвоод заларсан бурхтуудтай уулзж явсан. Бурхтуудтай уулзж явах үедээ одоо сайхан бурхан бурханы гэгэрсэн архантуудад гэгэрсэн хүмүүст одоо лам хувцас бадар аяга тэргүүтээ одоо лам хүмүүсийн хэрэгцээний юмсыг ингэж өглөг өгчээсний буйнаар энэ төрөлдөө одоо бурхантай уулзаад ном сургаа сонсоход одоо тэр хүмүүс бурханд лам хуураг болмоор байна. Одоо биднийг лам болгож хуураг болгож сахил хүртээж өгтөн гэдэг ингээд мөргөн залбирахад бурхан багш бикку гэдэг нь хуураг мөн наашир гэсэн үгийг хэлэх төдийд урдын олон төрөлдөө тэр олон одоо бурхан хийгээ гэгэрсэн хүмүүст өргөл өгсөн шав хувцас өргөжсэн тэр сайхан буйны хүчээр өөрсдийнх нь биеинд бол автоматар одоо ичдийн хүчээр тэр сайхан буйны хүчээр одоо лам хуураг шав хувцас бадар аяг лам хүмүүнээс хэрэгцээний бүх зүйлүүд бол одоо ингээд ичдийн хүчээр бий болж өөрөө одоо 60 настай ахмад хуураг мэт ийм болж өсмөс нь одоо ингээд өөрөө одоо уг нь бол энгийн хүмүүсийг бол өсийн хосож байж лам хуураг болгоно шүү. Тэгэхэд бол тэр буянтай хүмүүс бол автоматар өснө өөрөө ингээ унаад тэгээд лам хувцастай автоматар бадар аягууд нь ингээд одоо ичдийн хүчээр өөрийнх нь буйныхын хүчээр бий болж тэгээд тэр бүгдээрээ одоо архан тулж бурхан багшийн одоо шав болж тэгээд гэгэрэлд хүрсэн төгс гэгэрэлд хүрсэн хүмүүст бол өөр хийх ажил байхгүй байдаг учраас ингээ бурхан багшийг дагаж байнга хамт явдаг. Хамт явахдаа яадаг вэхээр бурхан багшинд иргэд ирсэн олон хүмүүсэд бурхан багш ганцаараа бүгдэд нь бэлтгэл заагаад байх боломжгүй учраас яванда бурхан багш яасан гэхээр тэр эхний нэг 60 гэгэрс архантуудыг бэлтгэлийн багшаар томлоод тийм ээ одоо ном зөвхөн бэлтгэлийн багш биш одоо сахил санварыг хүртээдэг онл практик хослуулан заадаг ийм одоо багшаар томлоод ингээ явуулсантай адилхан энэ одоо гэгэрсэн хүмүүс л бурхан багшинд иргэд байж одоо бурхан багшинд ирсэн хүмүүс олон хүмүүсийг ингээ хувааж аваад зарим нь одоо судард гардаг зарим нь бол 5 хүнд одоо бэлтгэл зааж байлаа. Зарим нь 10 хүнд зааж байлаа. Зарим 20 хүнд, зарим нь одоо ингэж одоо бусдад одоо бэлтгэл заах. Одоо үлдсэн амьдрал нь одоо бурхны заасан сургаал номыг бусдад заах энэ ажилд бол бурхан багшийн шадар туслах багш нараар бол ингэ ажилдаг байсан учраас тэр очуулаа ингээд бурхан багшаа дагаад хамтдаа хувраг болно. Тэр мөчөөс хамтд нь одоо бурхан багшийн шавнар болон дагна явжээ. За ингээд бурхан багш энэ Ревелагийн энэ одоо ойд ирээд ингээд анхныхаа энэ 30 шавыг одоо 30 залууг гэгэрлийн шатанд хүргээд тэгээд тэднийг дагуулад тэднийг мөн ялгаагүй 400 800 хүртэл явуулсан. Одоо бурхны ном сургаалыг заа хүмүүст ариун номын тухай мэдээг хүргэх. Тэгээд тэр өөрсдөө бэлтгэл гэгэрсэн практик энэ төгс эзэмсэн онлайн төгс эзэмсэн гайхамшигтай мундаг хүмүүс байсан учраас тэр 30-ыг бас ингээд төрөчийн одоо 60 шавтайгаа адилхан 400 800 хүртэл рүү одоо олон хүнд цаг алдахгүй хүмүүст одоо номыг хүргэх буянтай хүмүүс олон төрсэн байгаа. Тэр хүмүүс цаг алдахгүй одоо ном хүргэх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо ингэж буянтай хүмүүс ингэж багш нар сэтгэл гаргаж зүтгэж бусад ном хүргэхийн төлөө зүтгэж ингэж хөрөхгүй бол буянтай хүмүүс байлаа гэд одоо цаг нь болоход одоо хорвогийн амьдрал бат бөхөш шүү дээ. Тэгээд ном хөрөхгүй бол тэр хүмүүс мэдэхгүй байжгаад одоо энэ төрөлдөө одоо энэ бэлтгэлийг гэгэрх хөвтэй байсан хүмүүс одоо багш нар тэр хүмүүст хөрөх ажлыг хийхгүй бол хөрөх боломжгүй. Тийм учраас цаг алдалгүй одоо буянтай хүмүүст ном альдвал хөрөхээр тэр 30 одоо архантыг бас бурхан багш явуулсан. Тэгээд тэндээсээ бурхан багш заларч яваад одоо
Уревелагийн өөрийнхөө 6 жил хатуу жил хийж бяцлал хийж байсан гэгэрсэн одоо тэр нэрэн занаа голын одоо ирэг дээр залар нэрсэн. Тэр үед энэ одоо гая хийгээд одоо нэрэн занаа голын энэ орчинд бол ах トゥ 3 Кашяп байсан. Уревела Кашяп, Нади Кашяп, Гая Кашяп гэдэг нэртэй ах トゥ 3 одоо арш байсан. Өөрөөр хэлбэл дайнчилж амьдардаг одоо тэр үеийн энтхийн одоо аршууд хийж хэлдэг тийм ээ. Тэгэхээр тэр 30 одоо арш бол яадаг вэхээр ерөөсөө одоо зан үйл хийж гал тахих гал одоо жинсрийг өргөж амьдардаг. Тэрийгээр одоо гал тахиж ингэж одоо тахил үлдэж ингэснээрээ тэнгэрүүдийг баясгаснараа тодорхой хэмжээний эд шидтэй бий болж тэнгэрийн оронд брахма ертөнцид төрж өөрөөр хэлбэл тэгж яснаа брахма ертөнцийг баясгаад тэгээд брахма ертөнцөөс эд шидийг хүртээд брахма ертөнцид төрчих юм бол тэрийг гэгэрл гэж ингэж ойлгодог юм одоо тухайн үеийн хинду шашны бас нэг үзэл 6 их одоо философийн одоо ангиуд юу байсан тэрний нэг нь бол энэ одоо ах トゥ 3 Кашяп бол тэр гал тахлын одоо үйлийг эрхэмлж одоо 12 жил гал тахих үйлийг одоо эрхэлж ингэж одоо тэрийгээр одоо бяцлал хийж амьдарч байсан. Тэгээд ах トゥ одоо 3 Кашяпаас бол Уревела Кашяп нь бол 500 шавнартай. Нади Кашяп нь бол 300 шавнартай. Гая Кашяп нь бол 200 одоо шавнартай байх нэ. Тэгээд хамгийн том ахмад нь болох одоо Уревел Кашяпын одоо амьдарч байгаа аашрамд тийм ээ бяцлаглалын хийд дээр бол одоо бурхан багш залар нь очсон. Очоод тэнд хонж 5-6 хоног байж одоо ям тодорхой хэмжээний ич шидийг үзүүлэх тусам тэр Уревел Кашяп бол энэ бол гайхамшигтай мундаг ич шидтэй гайхамшигтай хуураг байна. Тэгвэл над шиг архан твшээ гэж одоо тэр болгонд одоо тэгж одоо зөв зам руу орж ирэхгүй өөрийнх нь одоо эго хувь одоо өөрийгөө ботсон өмг бордон зантай хэвээрээ байгаад байсан. Тэгээд зүйлд нь бурхан багш одоо шууд үннээ хэлсэн. Ховрог минь чи гэгэрлийн замд орох бит их гэгэрсэн бит ихээр гэгэрлийн замд ороогүй гэгэрлийн замд орох замыг ч мэдэхгүй байгаа шүү гэд ингээ айлтахад тэр хүн одоо гэгэнт одоо өөрөөр хэлбэл тэр одоо энэ 3 Кашяпыг бол тэр үеийн Магада улс, Анг улсын хийгээд Варанасын одоо их хаадуудын ард түмэн бүгдээрээ шүтдэг. Тэр 3 ах トゥ нарыг одоо гэгэрсэн хүмүүс гэж одоо үздэг, ойлгодог ийм байсан. Тэгээд тэд нар бол тэр их олон хүмүүс шүтээд бишрээд хамаг одоо эд баялыг өргөөд ингээ шүтээд байхаар баг тэдний одоо шүтгдсэн юмд нь итгээд баг өөртөө гэгэрсэн гэж ойлгож ингэж монхорлож байсан. Тэгэнгүүт нь бурхан багш яг үннийг хэлэнгүүт одоо өөрөөр хэлбэл одоо болтол бурханы тэр Уревел Кашяпын дэргэд иржсэн хүмүүсээс хинж тэгж үннийг хэлж байгаагүй. Одоо өөртөө тэрэн дээрээс гэгэрлийн чадыг хүрээгүй Уревел Кашяпаас илүү гараагүй учраас тэрийг одоо доод шатанд байгаа гэдгийг мэдэхгүй учраас тэгэл одоо мох сүрсгээр дагаж байсан. Тэгэнгүүт нь бурхан багш үннийг хэлсэн учраас шууд одоо бурхан багшийн үлмид сүгдэж унаад одоо би үнэ би гэгэрэл хүрээгүй гэгэрэлд хүрэх замыг мэдээгүй гэгэрэлд хүрэх замандч одоо замаарч алхаж эхлээгүй байгаа юм нэ та надад одоо энэ замыг заана уу. Тэгээд одоо бурхан багш ороор хэлбэл тэр одоо лам хуургууд бол сахил санамаараа сайхан сахиад одоо тодорхой хэмжээнд самади бяцлал хийсэн хүмүүс байсан хүн байсан учраас бурханы сургаал номыг маш хурдан одоо зөв буруу зэмээр явж байсныг зөвхөн зөв зам руу хандуулахад л тэгээд бас урдын олон төрөлдөө бурханыг одоо бодисодоо байх үед нь хамт бас бяцлал хийж явж байсан хамт одоо тийм ээ самади бяцлалж байсан ийм хүмүүс хүн учраас бас мөн бурхан багшаас сургаал ном сонсоо бяцлал заалгаад тэгээ хураангуугаар асар их бэлгүүнтэй хүн байсан учраас хураангуу товчхон одоо гэгэрлийн хөрх замыг хураангуугаар тайлбарлана одоо бурхан айлтахад бол тэр дор нь одоо олон төрөлдөө хийсэн анапана бишна бяцлалан сэргэж үүлийн өрийг хормын дотор устгасаар байгаад яг олон төрөлдөө бяцлал хийгээд үүлийн өрийг устгасаар явсаар байгаад энэ төрөлдөө үлдсэн жоохон одоо үүлийн өр одоо үлдсэн байсан. Дээрэс нь олон төрөлдөө бэлгүүнээ хөгжүүлсэн, бяцлалаа хөгжүүлсэн байсан учраас тэр хүчтэй хөгжсөн төвлөрөл нь тэр хүчтэй хөгжсөн бэлгүүн нь маш хурдан сэргэж үлдсэн байсан үүлийн өрийг хормын дотор устгаж одоо тэр одоо Уревел Кашяп
одоо архантай болон гэгэрлийн шатанд хүрсэн. Тэгээд одоо суун босож бурхан багшийн одоо мөргөн залбирч бурхан багшд одоо шав орж бурхан багшаас одоо сахил хүртэж одоо мөн бурхан багшийн одоо хэлдгээр ээхэ бикгүй гэдэг ингээл одоо ховрог мөн наашрахтан гэд хэлэх тэр хөдөдөд урдын олон төрлөг хийсэн буянаараа одоо лам ховрог хувцас нь өөртөө бий болж одоо ховрог болсон. Тэгээд тэр Өрөвэлла Кашапи дагаад Өрөвэлла Кашапийн 500 шавнар нь одоо бурхан багшийн шав болж бурхан багшаа ном сургаал сонсоод бүгдээрээ эднэр бол юу шүү бүгдээрээ Шротапан болдог. Эхний одоо сургаал ном сонсоод. За тэгээд одоо тэгж байтал тэгээд тэр нөгөө одоо Өрөвэлла Кашапа тэргийн одоо юуны 500 шав нартайгаа одоо үсээ хосуулаад одоо ингээд одоо юу яхад Өрөвэлла Кашапа бол тэгсэн одоо бас шавнар нь үсээ хосуулаад лам хуург болоод тэгээд тэр үсээ өөрийнх нь хэрглэжсэн бүх одоо тахлын хэрэглүүдээ бүгдийн гол руу одоо ингээ өргөөд ингэхэд бол голоор ингээд урсаад ингээ явж байхад дараачийн дүүн болох Нади Кашапа одоо 300 шав нартайгаа тэрийг гайхаад одоо ахын минь юу болсон бол ягаад ингэж хамаг одоо тахлынх нь одоо хэрэглүүл лам хургуудад одоо тэр аршуудын хэрэглэжсэн хэрэглүүд нь хамаг өсүүд нь ингээд урсаад явж байгаа юм бол гэдэг бас хүрээд ирсэн. Хурж ирээд үннийг ойлгоод бурхан багшаас ном сонсоод тэгээд бүгдээрээ бас тэр 300 лам хург болж одоо гэгэрлийн анхны шатанд Шротапана болцгаасан. Тэгжээтэл утгагүй тэр 800 одоо ховргуудын хэрэглүүд урсаж явааг гаргасан одоо дараа Гая Кашап нь бол бас 200 шав нартайгаа ирээд бурхан багштай уулзаж бурхан багш ном сургаалыг сонсож бясалгалыг хийгээд одоо гэгэрлийн анхны шатанд хүрсэн. За ингээд энэ мянган архантыг Шротапана шатанд хүрсэн одоо лам ховргуудаа дагуулад бурхан багш Гая Шиша гэж одоо энэ бидний байгаа энэ одоо амьдарч байгаа Бодгаягийн энэ одоо газраас нэг 10 хэдэн километрт бол өндөр Гая Шиша нэртэй сайхан уул байгаа. Тэр уулан дээр очиж бурхан багш одоо дараачийн гайхамшигтай судрыг айлтахад бол энэ мянган архант бол суудал дээр бүгдээрээ энэ Шротапана болсон мянган ламнар бол архантын утыг болгон гэгэрсэн байдаг. За ингээд энэ бурхан багш энэ одоо мянган Гая Шиша дээр энд мянган архантуудтай гэгэрлийн утганд хөргөөд бүгдийн архантыг одоо болгоод тэгээд энэ мянган архантуудыг дагуулад одоо эндээс энэ одоо Бодгаягийн эндээс Өрөвэллагаас болвол Ражгир гэдэг одоо л Ражгир тэр Ражгаха нэртэй одоо Магад улсын хаан Бимбисар хааны одоо нийслэл Ражгир хот руу бол залран явсан. Тэгээд мянган архантаа дагуулад одоо шавнартай дагуулад тэгээд яагаад дагуулж явсан гэхээр энэ мянган архант одоо гэгэрсэн хүмүүс тэрэн дотор байгаа одоо Өрөвэлла Кашап, Нади Кашап, Гая Кашап гэдэг ах トゥ 3 аршуудыг бол Магада, Анга, Варанас энэ хавийн одоо бүх улсын ард нийт тэрчгээр одоо багш гэж шүтдэг байсан. Тэгээ энэ мянган архантуудыг одоо өөрийнх нь шав болгож дагуулж очсон бас тэр орны олон хүмүүсэд одоо бурхны ном сургаалд орж номд ороход бол бас их нөлөөтэй. Дээрээс нь мянган гэгэрсэн архантуудыг дагуулна гэдэг бол нэг хүн гэгэрсэн энэ хорвоодор нэг хүн зөвхөн Шротапана болно гэдэг бол асар ховор байдаг. Хорвоодор нэг хүн Шротапана болоход тэр хүн Шротапан болсон хүний одоо тэр юугаар асар олон хүн энэ чин гэгэрч болох юм байна. Энэ чин гэгэрлийн шатанд хүрч болох юм байна. Энэ хүн хүрлээ гэхэд би бас яагаад хүрч болохгүй гэж хүн өөрийнхөө бясалгалдаа шамдах урам авах бол гайхамшигтай зүйл болдог. Харин мянган архант тэгээд дээрээс нь хорвоодор одоо галав тай нэг залардаг бурхны утыг болсон ийм агуу хүнтэй хамт ингээд заларна очно гэдэг бол энэ хорвоодор бол маш ховор гайхамшигтай тэр их олон гэгэрсэн архан тэгээ бурхтуудын одоо нирваны тэр гайхамшигтай энерги бол маш гайхамшигтай байдаг. Тэгэхээр бол эндээс бурхан багш одоо мянган архантуудаа дагуулад одоо дээрэс нь бас мэн тэр үед бол яадаг байсан гэхээр төрөөчийнхэн одоо 60 архант тэгээ сая явсан одоо 30 архантууд бол яваад ингээд таарсан хүн болгонд ер нь тэгээ тэр гэгэрсэн архантуудаа гэгэрсэн хүмүүстэй ямар хүмүүс таардаг вэхээр цаг нь болсон буянтай хүмүүс л замд таардаг. Тэгээ тэр цаг нь болсон буянтай хүмүүст ном сургаад гэгэрсэн архантууд бас өөрсдөө бэлгөөнийхээ хүчээр одоо энэ хүн ямар хуу одоо буян параметртэй хүн байна уу? Ном айлдвал одоо сонсох нь үгүй юу? Ямар ном айлдвал болох нь урдын олон төрлөөдөө ямар одоо зүйлийг хөгжүүлсэн байна уу? Яаж айлдвал тэгэхээр
архан тулгын өөр ингэсэн чадвартай байдаг учраас тойлдож үзээд тэгээд тэр уулзсан хүн болгон ном сургаалаа айлдаад сургаалт сонссон хүмүүс яг бурхнаас бясалгал заалгаж гэгэрсэнтэй адилхан тэр олон хүмүүс архан туудаар заалгаж гэг бясалгал хийсээр. Яагаад гэвэл эд шид бясалгалд нь байгаа юм. Зааж байгаа хүн нь ямар байлаа ч гэсэн бурхан биш байлаа ч гэсэн зааж байгаа бясалгал нь цэврээрээ байвал тэр бясалгал нь өөрөө хүний сэтгэлийн хэрийг арилгадаг эд шид нь бясалгалдаа байдаг учраас тэр гайхамшиг нь хэвээр байдаг юм. Тэрнтэй адилхан одоо бурхан багшийн ингээд өрөөвэлээд ирээд энэ нэг олон одоо хүмүүсийг гэгэрэл хүргээд байж байх үед бусад олон одоо 60 одоо анх явуулсан 60 ахарханд сүүлд барьсан 30 ахархантуудын одоо тэдний ном сонсоод гэгэрлийн шатанд хөрчихсөн тодорхой шатанд хүрсэн хүмүүс одоо сахил хүртэх гээд лам хуураг болох гээд ингээд тэгээд тэр олон хүмүүс тэр хуургууд бол яг нь тэр хүмүүсийг нь бурханд дагуулж ирээд бурханаас сахил хүртэхээр авширдаг байсан. Тэгээд тэр үед нь бурхан багш эхлээд бол одоо өөрөө сахил хүртэж ирсэн яванда тэр гэгэрсэн архантуудад одоо цаашдаа та нар өөрсдөө байгаа газараа одоо ном сургаал айлдаа төгсгөлтөнд тэр хүмүүс рүү лам хуврах болохыг хүсвэл одоо өөртөө сахил хүртэж байх одоо аргыг зааж өгсөн. Тэрний өгөхөр одоо тухайн хүнийг сахил хүртгийг хүсэж байгаа тэр хүнийг одоо өсийн хусаад лам хувцас савар хувцас өмсүүлээд тэгээд сөгдөж одоо суулгаад тэгээд сахил хүртэж байгаа багшийнхаа өмнө одоо 3 удаа сөгдөж мөргөөд бурханд мөргий, номонд мөргий, ариун номонд мөргий, арилсан хурагт мөргий 3 эрдэнд ингээд 3 удаа мөргүүлээд тэгээд тэр мөргүүлснээрээ бол хувргийн сахилыг бол хүртэх ёсыг тэр үед бий болгосон. Ингээд бол тэр үед бол өөрөөр хэлбэл өрөвэлагаас бол 1000 одоо архантай байх нь бусад одоо архантуудын дагуулж ирсэн тэр их олон архантуудтай. Одоо яг судар дээр бол яг 1000 архантыг дагуулад явлаа гэж гардаг. Харин бол бодит юун түүхэндээ бол тэр 1000-аас илүү олон архантууд бол хамт одоо тэгээд бурхан багш гэрээс гараад бадарчлаад одоо лам хувраг одоо бурханы хотгийг болох гэгэрлийн орон замд явж байх үедээ одоо Магад улсын нийслэл одоо Ражгир хотод залран ирсэн. Ражгир хотод залран ирэх үед одоо Бимбисар хаан бол одоо бурхан багштай одоо Бодисатв хан хүүтэй ирж уулзаад тэгээд одоо хизээ нэгэн цагт таны хүсэл биелээ тар бурханы хотыг болон гэгэрх юм бол хамгийн түрүүн манай улсад ирээрэй гэж урьж залсан байдаг. Тэгээ бурхан Бодисатв маань тэр үед хан хүүсээ дарт маань бурхан болон гэгэрх үедээ хамгийн түрүүн танаад ирнэ гэж ам өгсөн байдаг. Тэгэхээр одоо амлсныхаа дагуу эндээс одоо гэгэрсэн архантуудыг энэ бидний байж байгаа энэ газар дээр энэ сайхан үйл явдал болоод эндээс тэр их олон гэгэрсэн 1000-аас илүү архантуудыг дагуулад одоо эндээс Ражгир хотын эндээс нэг 100 км-ийн цаана байгаа Ражгир хотын зүг Бимбисар хааны нийслэл Магад улсын нийслэл Ражгир хотын зүг одоо бурхан багш заларсан юм аа.